Украинчууд өөрийнхөө нас барсан цэргүүдээ хүлээж аваагүй. Оросын пропаганда мэдээч. Гэхдээ Оросуудад ийм пропагандагийн боломж өгж гинэ гэдэг чинь бас буруу байхгүй. Тэгэхээр одоо бүр ийм хүлээж аваагүй энэ машин дотор дүүрэн Украин цэргүүд байгаа. Украинын дайныг ялах хоёр арга байгаа. Нэг нь бол байлдааны талбай дээр. За гэхдээ энэ дээр Оросуудаа алцаад байгаа учраас, Оросууд цүмийн зэвстэй учраас, Оросууд хамаагүй хүн ам ихтэй болохоор бүтэхгүй. За хоёр арга нь юу юм бэ гэх юм бол пропагандагийн дайнаар ялах боломжтой. Хүмүүсийн зүрхийг авах, хүмүүсийн сэтгэлийг авах, хүмүүсийн тархийг угаах. Тийм учраас байлдааны талбай дээр мэдээж байлдах ёстой. Өөр нэг талбай юу юм бэ гэх юм бол пропаганда. Мэдээ, fake news, үнэн news. Тэгээд үнэн news-ыг аваад фильтртэй өөртөө ашигтай болгох хэрэгтэй. За та юу харуулж байна гэх юм бол Украин улсын ерөнхийлөгчийн YouTube-ийн сувг 376 мянган дагагчтай 6200 видео оруулсан байгаа. Хэрнээ тийм ээ 300 мянган дагагчтай. За тэгээд Зеленский энэ дээр видео тавьсан. Жишээлбэл 13 цагийн өмнө нэг видео тавьсан. Хэдэн хүмүүс үзсэн бэ гэх юм бол 18530 хүмүүс үзсэн. Engagement амар мó. Like dislike ratio бараг байхгүй. Тэгээд та зүгээр ингээ харчаарай заа. Энэ видеонууд тийм 12 цагийн өмнө оруулсан видео 1300 view, 12 цагийн өмнө оруулсан видео 800 view, тэ 18 view, 800, 1300, 100000, 1900, 16000, 2000, 1900, 12000. Зеленский юу хэрэгтэй бэ гэх юм бол нэг контент хийж чаддаг хүн баг хэрэгтэй. Mr Beast гэх мэт юм хэрэгтэй. Тэгээд мань хүний контент YouTube сууг ерөөсөө явахгүй байгаа. Энэ хүмүүс Герман улсын ерөнхийлөгчийн контент бас яг адилхан. Спаныхын яг адилхан. Keir Starmer YouTube гаргачих юм бол дагагчийн тоо би амлжийн заяа 0. Угаасаа 0 заяа. Friedrich Merz ч гэсэн амар модон контент хийж чадахгүй. Engagement ерөөсөө авч чадахгүй. Нэмээд Зеленскийн бүх видеоны доор юу юм бэ гэх юм бол comments off. Comment үлдээж болохгүй. Тэгэх юм бол жигнэсээ engagement авч эхэлнэ. Гэхдээ эдний хүсэж байгаа engagement бол биш. Тэгэх юм бол Украин ард иргэдийн комент доор ингээ бөөгнөрөө явчихна. Окей. Байлдаанаа зогсоо. Манай нөхөр хайчсан бэ. Манай хүү хайчсан бэ. Цогцын аавыг ядаж. Цогцын яагаад буцаагаад өгөхгүй байгаа юм бэ? Манай нөхөр өнгөрсөн жил нас барсан. Нөхөн төлбөрийн би авъя л та гих мэт чинь яар. Тэгээд Зеленский өчтөр бас юу гоогаад эхэлсэн бэ гэх юм бол бункер дотор одоо орцсон байгаа. Нөөгдөж байна. Яг гэх юм бол Оросууд Харкив, Одесса, Киевийг зүгээр ингээд тултлан бөмбөгдөж байгаа. Тэгээд нэг амар сонирхолтой англи үг байгаа шүү дээ. Би өмнө хэлжсэн. You fuck around and you find out байхгүй. Чи тэнхтэй яваад ах юм бол эзэн нэг цагт тавилан чамаа гүйцчихнэ. За тэгээд байлдааны талбай дээр ер нь бол Зеленский аль хэдийн ялагдаад эхэлсэн. Тэр нь тодорхой яагаад гэх юм бол ухраалгаа 4 област алдсан. Курск дотор юм фейлдсэн. Одоо Суми областыг бас алдах худахны ирмэн дээр явж байгаа. Тэгээ зүгээр цаг хугацааны асуудал. Одоо Украины тал юу гэж нэ гэвэл пропагандагийн дайн дээр бас ялагдаад эхэлж байгаа. Хүмүүс залхаж эхэлж байна. Украины дайнаас залхаж байна. Америкчууд аль хэдийн залхаад эхэлсэн. Дональд Трамп дөнгөж сая Зеленский юу хийсэн бэ гэх юм бол Friedrich Merzтэй бараг зэрэгцээд 2 онгоц дотор ингээд Америкт очсон хэрнээ Зеленскийг хүмүүс хүлээж аваагүй. Мань үнтэй уулзаагүй. Одоо дараагийн G7-гийн чуулган дээрээ Зеленский бас дахиад Дональд Трамптай уулзъя гэж байгаа. Юу асуух гэдэг юм бэ гэх юм бол энэ. Працюємо для того, щоб збільшити українське ППО. Украин улсын агаарын хамгаалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Яг гэх юм бол Оросууд биднийг амар бөмбөгдөж байна. Дуже потрібні позитивні сигнали від Сполучених Штатів Америки. Америкаас тун яралтай бидний дэмжсэн мэдээл зэвсэг хэрэгтэй байна. Конкретні. Баттай, тодорхой, тусламж хэрэгтэй. Нүүр царыг нь хар. Тэгээ Оросын цөмийг зэвсгэлөө халдсан.
энэ дайныг дараагийн шат руу авчирсан. Тэгээд Дональд Трампын үгийг зүгээр та дахиад өгч заяа. The bombers inside Russia, the airfields. Did that change your view at all of what Zelensky? Тэ Оросын онгоц цөмийн зэвсгийн юу руу халдсан. Та ерөөдөө тэ дайны тухай одоо Оросуудын хариу юуны тухай юу гэж бодож байна? The cards he has. Well, they gave Putin a reason to go in and bomb the hell out of him. Yeah, they gave Putin a reason to bomb the hell out of them. Путинд юу гэсэн бэ гэх юм бол 7 мас шидэх эрхийг өгсөн. Украиныг тултлан бөмбөгдөх эрхийг өгсөн. Тэгээ одоо тултлан бөмбөгдөж байгаа. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь. Мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгчл юу юм бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их хэмэл тэд нар тийм өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Химэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байртай болчихно. Энийг талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нийцлэгээр үзье. Нэмээд дөнгөж саяхан болж исэн 6 сарын 2-нд Истанбулд болсон уулзалтан дээрээ хоёр тал юун дээрээ тохиролцсон бэ гэх юм бол цэргүүдээ солилцъя. Амьд цэргүүдээ. Бас нас барцсан цэргүүдээ хоорондоо солилцъя. Оросууд юу хийсэн бэ гэх юм бол ойролцоо нас барсан 6,000 Украин цэргийг тий нас барсан хүмүүсийг байлдааны талбайнаас цуглуулад хадгалаад хөлдөөсөн байна. Тэ. Одоо жишээлбэл ингээд хүмүүсийг цуглуулаад тэгээд хөлдөөсөн машин дотор тохиролцсон цаг дээр нь тохиролцсон өдөр дээр нь солилцъя гэд нэг цуваа им хөлдөөгчний машинтай очсон. Орос тал нь украинчууд ирээгүй. Украинчууд өөрийнхөө нас барсан цэргүүдээ хүлээж аваагүй. Оросын пропаганда мэдээч. Гэхдээ Оросуудад ийм пропагандагийн боломж өгж ийна гэдэг чинь бас буруу байхгүй. Тэгэхээр одоо бүр ийм тий хүлээж аваагүй энэ машин дотор дүүрэн Украин цэргүүд байгаа. Тий. Российская сторона в точном соответствии с Стамбульскими договоренностями 2 июня доставила к месту обмена первую часть погибших украинских военнослужащих, это 1212. За тэгээ 6 сарын 2-нд манайд хоёр тал тохиролцсон дагуу бид нэр ерөнхийдөө эхнийхээ цуваагаа явуулсан. Бид нэр юу авчирсан бэ гэх юм бол 1212 нас барсан хүний цогцыг авчирсан. Тел погибших в соответствии с согласованным в Стамбуле графиком мы выполнили эту задачу. К сожалению, с украинской стороны на контакт на нас Харамсалтай Украин талаас хэн ч ирээгүй. сегодня никто не вышел, акция не состоялась. Мы видим заявления украинских СМИ, международных СМИ о том, что акция якобы перенесена на следующую неделю. Ну что ж, ждем тогда официальных уведомлений по этому вопросу. За тэгээд ерөнхийдөө 97 хоног руу хойшлуулсан гэж ах шиг байна. Украины тал Украины хэвлэл мэдээллийг ингээ харах юм бол мы готовы работать прямо сейчас, потому что тела находятся в непосредственной близости от места обмена. Россия, конечно же, заинтересована в выполнении это сугубо гуманитарной акции. Достигнуто в результате второго раунда российско-украинских переговоров там. Тэгээд юу ч нэх юм бол бид нар энэ humanitarian image-ийн хүмүүсийн сайн сайхны төлөө цаана гэр бүлийн гишүүдүүд тэр нас барсан гэр бүлийнхээ гишүүнээ хүлээж авах хэвээр энэ юу юм бэ гэх юм бол тэр чигтээ пропаганда явж байгаа хгүй. Тийм учраас хоёр юм хувцастай хүнийг ингээ ардан тавьсан байгаа машины урдын видео хийж гин Russia Today-ийн бичлэг. Гэхдээ украинчууд тэгж болохгүй байхгүй. Тэ. Ийм ялтыг ийм өнгөө ялтыг өгж болохгүй байхгүй. За тэгээд энийг шууд хэн ашиглаж байгаа юм бэ гэх юм бол Дмитрий Медведев хэлж байгаа тий. The Kiev bastards don't want to take the bodies of their dead soldiers тий. Киевийн хулгайчууд тий өөрийнхөө нас барсан цэргүүдээ хүлээж авмаар байна. За энэ дээр хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт тий 6,000 хүмүүс нас барсан гэдгээ хүлээн зөвшөөрөх нь тий эрсдэлтэй яагаад гэх юм бол тийм олон цэргүүд нас барсан гэд ойлголт өгчих юм бол ялагдж байгаа нь илүү тодорхой болох магадaltaй. За тэгээ нэмээд and they don't want to pay the widows. Тэ энэ нас барсан хүмүүсийн эхнэр лөө
Ээж аавлуу нь нөхөн төлбөр олгохмоор байна. What satanic scum? Ямар чөтгөрийн хогнууд вэ? Burn them in hell. Там дотор эднэр шатсан дээр. Билан бол өгч байгаа хөө Оросуудад. За, нэмээд Friedrich Merz дөнгөж сая цагаан ордол явж Donald Trump-аас ямар зөвшөөрөл авах гэж үзсэн бэ гэвэл Taurus poaching-ыг ашиглах, Украин руу нэмж мөнгө явуулах, дэмжих гэх мэтчлэн. Тэгээ юу дурдаад эхэлсэн бэ гэх юм бол 2 дугаар дэлхийн дайн яриад эхэлсэн. Цагаан ордон дотор Германы Бундесканцлер 2 дугаар дэлхийн дайн мань хүн дуртаж эхэлсэн. Яагаад гэх юм бол 2 дугаар дэлхийн дайн болж байгаа юу? Одоо Украинд болж байгаа. Тэгээ Путин бол Гитлер, гэхдээ Герман улсын ерөнхий Бундесканцлаас ийм үг гарна гэдэг чинь амар сонир байгаа гэсэн. Буруу хүнийг явуулж байгаа гэсэн тий. Тэгээд Donald Trump юу гэж хэлсэн бэ? Бэж. Удахгүй D-Day тий. D-Day юу юм бэ гэх юм бол Америкчууд Норманди руу цэргүүдээ явуулаад тэгээд Европын дайны театр руу ингээ орж эхэлсэн шүү дээ. Тий. Saving Private Ryan киноцсон бол тэрийг таад бүгд юм сайн мэдж байгаа. Тэгсэн чинь тий. Германчууд тий 20 дахь дэлхийн ярих хэрэггүй баха. За тэгээд Taurus missile Путин дээрээ фейлдсэн, Украины тусламж дээрээ фейлдсэн. Тэгээд юу юм бэ гэх юм бол энэ Friedrich Merz ганцхан юун дээрээ төвлөрсөн байгаа юм бэ гэх юм бол энэ Украин дээрээ. За тэгээд нэмээд ямар зөвшөөрөл авмаар байсан бэ гэх юм бол Америкчуудаас Украин дотор Путингийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зөвшөөрлийг авах гэж үзсэн. Яагаад гэх юм бол НАТО-гийнхэн энэ дээр аль хэдийн ажиллаад эхэлсэн. Путингийн үйлдвэртэнд угаасаа байгаа. Тэгээд сүүлийн үед Оросууд юу бөмбөгдөж байгаа юм бэ гэх юм бол Киев хотын төвд байгаа Путингийн зэвсгийн үйлдвэрийг бөмбөгдөж байгаа. Яагаад ерөөхдөө зэвсгийн үйлдвэр хотын төвд барьж байгаа юм бэ гэвэл тэ бас пропагандагийн юу штэ хамгаалт гэх юм уу да. Яагаад гэх юм бол Оросууд Киевийн хотын төв бөмбөгдөж байна гэдэг чинь ёс суртахуунгүй гэсэн үг. Соёлгүй гэсэн үг. Харгас гэсэн үг. Тэгээд ерөөхдөө цөмийн зэвсэл рүү халдаж эхэлснээрээ Оросуудад ямар зөвшөөрөл өгж байгаа юм бэ гэх юм бол чөлөөтэй бөмбөгдөх зөвшөөрлийг өгч байгаа. За энэ юуны зураг юм бэ гэх юм бол энэ жилийн 2-3 сард гарч исэн НАТО Украины засгийн газар цуг гаргасан Путингийн дроны үйлдвэрлэлийн тий энэ пропаганда мэдээлэл гаргаж байгаа. За ямар туг юм бэ гэх юм бол та харж байна тий Украины туг, НАТОгийн туг хаана авсан зураг юм бэ гэх юм бол Киев хотын төвд байгаа байсан. Путин дроны үйлдвэрлэл. За тэрэн дөнгөж сая ер нь бол шатаад дууссан. За тэгээд ерөөхдөө хэдүүлээ юу харж байна гэвэл энэ дайны сүлийн мөчлөө орж ах шүү байна. Тэ? Байлдааны талбай дээр ялагдчих байна. Илүү харгас юм гарч байна. Илүү харгас үйл гаргаж байгаа учраас нөгөө талд нь илүү харгас болох одоо зөвшөөрөл эсвэл аргагүй байдалд оруулж байгаа. Тэгээ энийг хөөрхийн украинчууд барахгүй дээ. Тэгээд яагаад энийг зогсоохгүй байгаа юм бэ? Германчууд, Их Британчууд, Францчууд энийг юусоо зогсоомооргүй байна те. Friedrich Merz яваад солиот байгаа зү. Автомашины үйлдвэрлэл ярьсан уу? Герман улсын эрчим хүчийг ярьсан уу? Дэд бүтцийг ярьсан уу? Худалдааны 8 ярьсан уу? Үгүй яриагүй. Юу ярьсан бэ гэх юм бол Украиныг ярьж байгаа хгүй. Яагаад тэгж байгаа юм? Би гайхаж байна. Герман улсын ерөнхий сайд юм уу Бундесканцлер юу гэсэн бэ гэх юм бол Герман ард иргэдэд Германы компаниудыг төлөөлөөд сайхан бизнесийн орчинд бүрдүүлэх ёстой. Хэрнээ мань юу хийж байгаа юм бэ гэх юм бол Taurus Poaching Украин руу илүү их мөнгө явуулъя. Энэ дайныг илүү урд нь өргөжлүүлье. Удаан өргөжлүүлье. Friedrich Merz юу ярих ёстой юм бэ гэх юм бол бид нар ерөөхдөө дайнаа зогсоё. Хамгийн хямдхан газ, нефтийг худалдаж авъя. Тэ? Nord Stream pipeline-ыг буцаагаад асаах ёстой. Энэ дайныг болиё гэж ярих ёстой байхгүй. Ерөөсөө тэгж ярихгүй байгаа. Харамсалтай. Гэхдээ энэ тоглоом утахгүй дуусна. Тэ? Friedrich Merz одоо фейлдж эхэлж байгаа. Тэгээ маргааш нөгөөдөр би Герман эдийн засгийн тухай дахиад нэг мэдээлэл оруулна. Герман эдийн засгийн мэдээллүүд нь аимшигтай гарч байгаа. Аимшигтай. Энэ тэгээ хурдан шиг хурдхан шиг дуусаасан. Програм хангамж, химбэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой
санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр олохтой санхүүгийн эрхчлөлтөд за тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.